хүн болгоны мэдүүл зохиох сэтгэл зүйн зайл. Гэхдээ зарим талаар хүмүүс надтай санал нэгдэхгүй байж болно. За мэдээж аливаа хүнтэй харилцахад бол таны харилцааны ур чадвар, бие хэлэмж, дуу хоолой, амьсгаагаа зөв хуваарлах гэх мэтчлэн маш олон зүйлс багтдаг. Тэгэхээр та магадгүй нэг хүнтэй харилцаж сууж байгаа тухайн нөхцөл байдлыг өөрийнхөө талд ашигтайгаар эргүүлэх, магадгүй тухайн нөхцөл байдлыг удирдъя гэж тооцож байгаа бол та асуулт асуухаас илүүтэйгээр өөрийнхөө үзэл бодлыг шууд тулгаж ярих нь зарим тохиолдолд оновчтой байдаг. За маш энгийн жишээ хэлэхэд хоёулаа хамт гараа хоолнд орох уу? Юу гэж бодож байна? Саяны шиг байдлаар хийснээс арай өөрөөр хэлж үзэх хэрэгтэй. Хоёулаа клуб орохоос өмнө хоол идье. Нэг л үг өөрчлөлтөд тухайн агуулга тэр чигээр бас өөрчлөгдөж болдог те. Хоёулаа хамт хоол идэх үү гэж асуух нь өөрөө yes no гэдэг хоёр хариултан дээр очдог те. Хэрэв үгүй гэх юм бол харилцаараа дуусчих гээд байгаа юм. Тийм учраас та үзэл бодлоо шууд тулгай авах хэрэгтэй. Хоёулаа хамт хоол идье, хоёулаа хамт цаа ууя, хоёулаа хамт клуб оръё. Зарим тохиолдолд ажиллана, зарим тохиолдолд ажиллахгүй. Гэхдээ хаана хизээ юу гэж хэлэх вэ гэдэг чинь аюул чухал шүү.